За сайн байна уу? Намайг Соёлмаа гэдэг. Би 2022 онд санхүү эдийн засгийн сургуулийн цагийн хөтөлбөрийг санхүү менежмент мэргэжлэр төгссөн. Одоо санхүү гишүүн жижээр ажилладаг. За санхүү эдийн засгийн их сургуульд сурахаасаа өмнө бол би Монгол Хэл уран зохиолын багш судлаач мэргэжилтэй байсан. Тухайн мэргэжлэрээ ажиллаж байгаад тэгээд сургуультай суралцсан. За хамгийн сонирхолтой байсан хичээл гэвэл эрсдлийн удирдлага, олон улсын санхүү менежмент хичээлүүдийг би илүү их сонирхож судалсан санагдаж байна. За санхүү мэргэжлэр сурснаар миний амьдралд олон давуу талуудыг ер нь бий болгосон. За олон шинэ боломжуудыг нээхээс гадна амьдрал маань илүү баялаг, илүү том зорилготой болсон юм шиг санагддаг. Тэгээ үргэлжлүүлээд би сургуулийнхаа CV хөтөлбөрийн мастрын ангид суралцаад сая 2024 онд ингээ амжилттай төгсөөд байна. За ер нь суралцсан гэдэг бол яг хоёр талын үйл ажиллагаа гэдэг учраас нэг талд сайн сургууль, сайн хөтөлбөр, сайн багш байхын хажуугаар суралцагч маань өөрөө одоо потенциалыг өөрийнхөө нөөц боломжийг бүрэн ажиллаж сурах юм бол илүү амжилттай болдог. За тийм учраас одоо ирээдүйд суралцах байгаа оюутнуудаа за эсвэл хоёр дахь мэргэжлийн эзэмшиж байгаа хүмүүстээ санхүү эдийн засгийн сургуулийн цагийн хөтөлбөрийг сонгож суралцаарай. За мөн яг ажлын хажуугаар суралцаад явхад маш одоо таатай боломжтой хөтөлбөрийг дээрээс нь цагийн хуваарийг санал болгодгоо. За нэмээд манай сургуулийн хамгийн том давуу тал гэвэл багш нар. За багш нарын чин сэтгэлээсээ хичээлээ заадаг. Дээрээс нь одоо ур чадвартай, мэдлэгтэй багш нар байдаг. Тэгээд энэ ташрамд бүх багш нартаа маш их талархаж явдаг илэрхийлье.